шалгах төр хороо байгуулах санал тавьбал улсын хурлдах цөөнхийн төлөөллийг оролцуулна, уг хороог байгуулна гэж. Монгол Улсын их хурлын гэрийн шалгах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 2 дахь төр хорооны бүрэлдэхүүнийг тогтоохдоо улсын их хурлдах олон цөөнхийн төлөөллийг хувь тэнцвэрлэх боловч төр хорооны бүрэлдэхүүний 3-1-ээс доош хүн цөөнхийн төлөөлөл байх улсын их хурлдах нам эвсэл бүрийн төлөөллийг оролцуулах зарчмыг баримтална гэж төр хороог байгуулах тэр тусмаа цөөнхийн төлөөллийг түлхүү амруулах тухай зааж өгчээ. Олон улсын парламентын үйл ажиллагаанд мөрдөн шалгах нээлттэй сонсгол хийх нь жишг бас арга хэлбэр юм аа. Энэ нь тухайн асуудалд холбогд галуун тушаалтан гэрч шинжээчийг улсын хурлаас дуудаж тайлбар мэдүүлэг авах, тусгай шинжээч гэрийн шалгагч томилох замаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тухайн тодорхой асуудлыг тал бүрээсэн шинжилэн судалж бодит мэдээллийг ард түмэнд ил тодруулахад маш чухал ач холбогдолтой. Гэвч өнөөгийн хэрэгжиж байгаа хуулиар улсын их хурлын олонхийг бүрдүүлж улс төрийн хүчин гэрийн шалгах төр хорооны олонхийг бүрдүүлэхийн зэрэгцээ төр хорооны даргаыг олонхоо сонгож байгаа явдал нь төр хорооны үр нөлөөг үдэмж хэмжээгээр бууруулж байна. Ийм төр хорооны даргаыг сөрөг хүчнээс үе цөөнхийн төлөөлөөс ажилуулж чадвал хяналтын энэ чухал хэрэгслийг үр дүнтэй болгоно гэж улсын их хурлын 26 гишүүн үзэн улсын их хурлын гэрийн шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачилсан. Өнөөгийн хэрэгжиж буй хуулийн 33 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт төр хорооны даргаыг сонгох зохицуултыг төр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар төр хорооны бүрэлдэхүүнд орсон цөөнхийн бүлгийн төлөөлөөс хэрв цөөнхийн бүлэг байхгүй бол цөөнхийн төлөөлөөс сонгоно гэж уг хуулийн өөрчлөлтөд тусгасан. Энэ өөрчлөлтийг батлуулснаар төр хорооны даргаыг сөрөг хүчнээс буюу цөөнхийн төлөөлөөс ажилуулдаг болж чадвал гэнэтийн энэ чухал хэрэгслийг үр дүнтэй ашиглах эрх баригчдыг ард иргэдтэйгээ хамтран цөөн хянах нөхцөл бүрдэж парламентээс нутагтахад томоохон дэвшил болгон гарцаагүй гэж үзсэн. Мөн төр хороо байгуулах төр хорооны бүрэлдэхүүнийг улсын их хурлын нэгдсэн чуулганаар олонхын саналаар шийдэх учраас парламентын олонхын оролцоо чухал хэвээр үлдэхийг бас дуртхан зүйтэй. Хуулийн төсөл батлагдсанаар төсвөөс нэмэлт зардал гарахгүйгээр хяналт бүрэн хэрэгжих төр хорооны үйл ажиллагаа үр дүнтэй явагдахад чухал нөлөөтэй зэрэг олон талын ач холбогдолтой хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж өгөхийг эрхэм гишүүд та бүдээс хүсье. За төслийн талаарх